За би энэ үзэл баримталтай холбоотой нэг асуулт байна. Тэгэхээр яг энэ хуулийн төслийг харахаар илүү төрөөс дэмжин туслана гэсэн. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбарыг ер нь одоо уул нь өөрөөр нь ингээ явуулах болцоо боломж байхгүй юу? Энэ одоо хувийн хвшлийн зах зээлийн зарчмаар нь явуулах энэ талаар одоо үзэл баримтал дээр болохоор арай эсэргээр л баг шиг байна л да. Төрөөс дэмжин тэгээд зарим нэг бас оролцоонууд дээр босод улсууд дээр бас жишээнүүд байна л да. Шинэ Зеланд дээр бол одоо энэ 80-д онд бол энэ бүтээгдэхүүний өртгийнх нь бараг 30% хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийх нь төрөөс өгчөөд дэмжлэг татаац байж ирсэн. Энийг нь бараг 4 болгож буулгаад богино хугацаанд асуудалтай байсан ч гэсэн урт хугацаанд Шинэ Зеландын хөдөө аж ахуйн салбар бол ингээд дэлхийд өрсөлдөх хэмжээтэй ийм чадвартай болж чадсан байна. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд ч гэсэн яг энэ өртөгд эзэлж хөдөө аж ахуйн салбарын татаацууд бол олон улсын жишээг бол ер нь буураад байгаа. Тэгэхээр манайх бол эсэргээрээ юу төрөөс дэмжин гэсэн нэлээд олон дэмжлэгийн тухай залтуудтай л иймэрхүү л хууль яваад байна л да, хуулийн төсөл. Тэгэхээр энэ агуулгын хувьд энэ одоо аль нь зөв яах ёстой гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ энэ саяын хэлсэн энэ агуулгаар бол дахиад энэ үзэл баримтлалыг өөрчлөх хэрэгтэй гэж харагдах гэдэг юм. Өөр нэг асуудал нь болохоор энэ зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдөхөөр гэх юм уу энэ засгийн газрын тэмдэглэл дээр байсан. Гэхдээ зүйл залтуудыг өөрчилсөн юм шиг байна. Хуулийн төсөл дээр засгийн газрын тэмдэглэлээр үндэслээд. Тэгэхдээ энэ нэг хөдөө аж ахуйн энэ үйлдвэрлэлийг бүс нутаг заагаад тэр бүс нутагт нь заасан, дагнсан тэр одоо бодлогын хүрээнд л одоо мал аж ахуй, хөдөө аж ахуй эрхлэх болцоотой өөр юу эрхэлж болохгүй гэсэн иймэрхүү агуулга улс уншигдаад байна. Энэ хоёр дээр хариулт хийж өгөөч. Баярлалаа. За хин хариулах уу? Ажлын хэсэг Батэрд нэгш хариулъя. За хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг гээд 18 дугаар зүйл дээр бас нэлээд томхон байсныг жоохон цэгцэлж оруулж ирж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр би бас нэг ганц хоёр одоо хэлсэн үгэндээ бас хэлээл яриад байдаг. Ер нь бол манай хөдөө аж ахуй бол зэрлэг хөдөө аж ахуй гэж би хувь хүнийхээ хувьд бол тодорхойлоод байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ хөдөө аж ахуйн орон нутагт тэр тусмаа орон нутагт хөгжүүлэх асуудал дээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргаж байгаа бодлого, за дээрэс нь ер нь бол хөдөө аж ахуйг одоо бид нар класссан байдлаар нэг технологийн өндөр түвшинд ингээд жишээ нь таавал жишээ нь одоо Шинэ Зеландыг дурдж байна. Шинэ Зеландтай төстэй хэлбэрээс ч юм уу ингээд хөгжүүлийгээд ихээр яг үндсэндээ бол орон нутаг дээр энэ маань явахгүй өнөөдөр өчнөө хугацаа өнгөрчлөө. Тэр тусмаа суман дээр хөдөө аж ахуйн түүхийдийг хүлээж авдаг, бүртгэдэг, хадгалдаг, тээвэрлэх одоо энэ систем, энэ кластерын одоо бүтэц маань ерөөсөө явж өгөх байдаг. Жишээ нь миний хувьд бол одоо булган дээр шинэ хөдөө гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд яг сум болгон дээр энэ одоо кластерын системийг бий болгох гэдэг ингээд явдаг. Тэнд ерөөсөө дэмжлэг одоо тодорхой хэмжээ дэмжлэггүйгээр бол аж ахуйн нэгжүүд маань бол өөрсдөө бий даагаад явж чадахгүй. Үндсэндээ суман дээр юу ажиллаж байгаа гэхээр хэдэн одоо ченжүүд л ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд эднэрийг дэмжээд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхгүй бол эднэрийг одоо тодорхой хэмжээ одоо ерөнхий системийн яриад гадаадад ямар байдаг вүлээ, яавч одоо хөгжүүл бид нар энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ зөв зүйтэй авч явах вүлээ эдэргээд ингээд мянга яриад бол нэмэр болохгүй л байна л да. Тэгэхээр тодорхой хэмжээнд төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа хөдөө аж ахуйн яамнаас гаргаж байгаа бодлогынхаа хүрээнд яг орон нутаг дээр яаж хөгжүүлэх гэдэг зүйл дээр нь тодорхой дэмжлэг үзүүлээд хавсраад явах зүйтэй юм аа л гэж л хараад өнөөдөр энэ дэмжлэг гэдэг зүйлийг бол одоо шууд болон шууд ус татаас гэж байна. Тарифын болон тарифын бус зохицуулалт гэж байна. Хөнгөлтэй зээл гэж хэл байна. Сая бол одоо жишээ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгчөөс авсан арга хэмжээ байгаа шүү дээ. Хүнсний хувьсгал гэдэг. Энэ хүнсний хувьсгал дээр тодорхой хэмжээний зээл, хөнгөлтэй зээлүүдийг олгосон маш олон үйлдвэрлэлд бий болсон, маш олон үйлдвэрлэлүүд өшөө үйлдвэрлэлийнхээ хүртээмжийг сайжруулад, бүтээмжээ сайжруулад хөл дээрээ босох боломж олцоо гарсан. Наазах нь өндөгний үйлдвэрлэлийн асуудлаар гэхэд бол өндөгний компаниуд маань бол ер нь одоо Монгол Улсынхаа өндгийг одоо дотоодоос хангах юм бүрэн боломж олцоо бол жишээ нь хангагдаад явчихж байгаа. Энэ мэтлэн тодорхой дэмжлэг байхгүй бол ер нь явжихгүй байгаамаа л яг өнөөдрийн нөхцөл байдал. Тэгээ нэг бол хөл дээрээ боссон хойно бол тодорхой одоо өөрсөнд нь одоо бүх асуудлуудын даалгаад ингээд явах зүйтэй байхаа л гэж харагдаж байна. За их төвшин гишүүн тодруулъя. Яг уу
дэмжлэг өгөөд бас явж гин үү гэдэг бас тэрийг доод данжинд харуулах хэрэгцэл байгаа юм л да. Дэмжлэг гэхээр тэгэл зарим талаар бас яг одоо юундээ хөрөхгүй байна л да. Яг одоо зорилгондоо нийцэхгүй хөрөхгүй тиймэрхүү өдөр зураг харагдаад байна. За яг хуу энэс гадна бид рүү нэг асуусан нөгөө бүс нутгаар гэдээ хязгаарлалчаар зарим газар жишээлбэл зарим үйл ажиллагааг эрхэлж болохгүй, эрхлэхийн тулд өдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүй юм шиг иймэрхүү агуулга уншигдаад байгаа. Энэ бодлогын хүрээнд кластер гэж тавьчихаар энэ талаар нэмж мэдээлэл өгөөч. За. Хариулах уу? За, ажлыг хариулъя. Ер нь бол Монгол улсын өргөн удам нутаг дэвсгэртэй Монгол улсын хувьд бол бүсчсэн хөгжлийг бас тодорхой хэмжээнд нь хөдөө аж ахуйтайгаа уялдуулахгүй болохгүй харагдаад байгаа юм л да. Одоо жишээ нь хангаан бүсэд ямар шүү одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байх юм, газар тариалал нь яаж шүү байх юм. Одоо чинь газар тариалалттай холбоотой асуудлаар бол тэгэл Төв аймаг хүссэн үсээгүй Төв аймаг булган хөвсгөлийн над талаар тэгээд сэлэнг гээд энэ одоо бүс нутагтлаа чинь газар тариалангаа хөгжүүлэхээс өөр аргагүй болчиход байна. Энэ газар тариалангаа түшиглээд мал аж ахуй тэр тусмаа одоо сүм бүтээгдэхүүнийг ч байдаг юм уу? Эсвэл одоо тижэл явуулж байдаг юм уу? Ингээд жоохон бүсчлээж явахаас өөр аргагүй харагдаад байгаа. Ер нь бол бодлогочдоос ингэж гарч байгаа. Хөдөө аж ахуйгаас яамнаас гарч байгаа бодлогын хүрээнд нэг иймэрхүү байдлаар бол явахаас өөр аргагүй харагдаж байгаа. Жишээ нь одоо говийн бүсийнхэн дээр сүний чиглэлийн кластер хөгжүүлэе гэж явж илээ. Яалчгүй тэнд нөгөө нэг тижэл явуулмын дутагдал бий болчиход байгаа чинь. За, мантхаг шиг нэмэрлэжээ. Болно. Тэгэхээр энэ татаастай холбоотой асуудал дээр бол их төвшин гишүүнтэй санал нэг байгаа. Тэгээ тийм учраас энийг ер нь бид нар олон одоо урамшуулал татаас олгож ирэхдээ нийт татаасыг дандаа үйлдвэрийн орцон зориулж татаас олгож ирсэн байгаа. Тийм учраас өнөөдөр олгож байгаа татаас урамшуулал 2015 онд байсан 20% бүтээмж өнөөдөр 24 он гэхэд 6% болж буурсан байгаа даа. Тэгэхээр энийг бид нар 50% одоо орцонд нь буюу дандаа ингэж үйлдвэрлэлийг эхлэх эргэлтийн хөрөнгө гарааны бизнест нь олгож ирээд цааталт нь гарч байгаа гарц буюу нэмэн үртэг шингэсэн нөгөө чанарт одоо суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл сайжруулалтанд нь ерөөсөө хяналт тавьж тэнд нь одоо үр дүнд нь түшгэлсэн татаас урамшууллыг олгож ирэхгүй байсантай бас шууд холбоотой байгаа. Тийм учраас энийг бид нар хөдөө аж ахуйг бид нар үнэхээр л эдийн засгийн эргэлтэнд орсон болгоё гэж хөгжүүлээ гэвэл За, өөжгараа. За, инх төвшиг шүү тодруулж асууя. За, хариултаа гүйцээч. Мантхаг шүү. Тэгэхээр одоо та бизнесийн салбарын хүн учраас маш сайн ойлгож байгаа. Бүтээмжийг сайжруулах ёстой, үр дүн гаргах ёстой. Тэгэхээр энийг сайжруулахын тулд бид нар илүү нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг, чанарт суурилсан үнийн тоо, бүтээмжийг сайжруулсан, эдгээр одоо үр дүн гаргасан одоо үйлдвэр бүтээгдэхүүнүүд дээр нь бид нар энэ урамшуулал одоо олгогдож байгаа татаас шууд болон шууд бус татаасууд, хөнгөлөлт, тариф болон тарифын бус хөнгөлөлт гээд олгогдож байгаа ангиллуудаа хуваарлдаг байя гэд ийм одоо зохицуултыг энэ хуулиндаа бас оруулж өгснөрөө бас онцлог байгаамаа гэдэг хэлье. За, инх төвшин шүү тодруулж асууя. Бид нөгөө зөвшөөрлийн хуультай холбоотой засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр болохоор ер нь бол зөвшөөрлийн хуулиар зөвшөөрлийн хууль болон хуулиар хориглоогүй үйл ажиллагааг Монгол улс чөлөөтэй эрхлэх тухай ийм агуулгатай хууль байгаа. Тэгэхээр энэтэй одоо нийцэхгүй байна гэдэг асуудлыг засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр бичсэн. Би тэр талаар нь л илүү ажлын хэсгээс Эрдэнэ гишүүн тэрэн дээр илүү дэлгэрүүлж хариулж өгье. Яамнаас хариулах вэ? Хууль хоорондын зөрчил байгаа биш үү гэж асуугаад байна, тийм ээ? За, ажлыг хариулъя. Юунаас бэлдэж байгаагаа бас хөдөө аж ахуй юм. За, энэ хөдөө аж ахуй хариулж энэ дэр. Ажлын хэсгийн 4-р микрофон. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн газрын шинжээч мөнх насан
Инх төвшин гишүүний асуултанд тодруулж хариулъя. Хөдөөж ухамд тухай хуулийн одоогийн өргөн барьсан хувилбар дээр зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдөж байгаа шинээр зөвшөөрлийн чанартай болон бүртгэлийн чанартай ямар нэгэн агуулга заалт байхгүй. Тийм учраас зөвшөөрлийн тухай хуультай зөрчилгүй байна гэж хэлье. Засгийн газрын өргөн барьсан санал дүгнэлтэн дээр тийм байсан юм байна. Тэр нь тэгвэл хууль санаачлагч бас санал дүгнэлтийг үзээд өргөн барихтаа бас засаад нийцүүлээд оролцсон юм байна гэж ойлголоо. За. Даваа хүүгийн пүрэв дааг шиг асуултаа асууя.